Ла лиса. Энэ guys, өнөөдөр болохоор би unboxing бичлэг хийж байна. Тэгээд энэ гарчин дээр харж байгаа ажлаа Лисагийн шинэ альбом La Lisag би unboxing хийж байна. Тэгээд өнөөдөр би амар гоё сетаптэй хийж байгаа. Тэгээд энэ болохоор микрофоноо ингэж хийгээд тэгээд таарт яаж харуулгаа мэдэхгүй байна. Ямар ч сан ингэж би босоо зогссон байгаа. Тэгээд айгу анх удаа нэг юм хөрх юм амар гоё санагдаад тогтлоод гэх юм аашаа. За тэр нэг юм пакэжтэй юмэрсэн байна. Энд чинь болохоор миний гэрийн аяг байгаа. Тэгээд ийм пакэжтэй наагарах байх гэсэн нэг юм бичгтэй. Тэгээд энийг одоо би задлаа тий. Тэгээд энийг задлчлаа. Би одоо би танарт харуулъя. За гад дээр нь болохоор ийм юу байна? Гэлгар уут юм уу? Би нэг юм preview unboxing хийхээс илүү би зүгээр нэг өөрийн зүгээр амжилттай хийчихээ бодчихлоо да. Би ойлгоорой. За. Тэгээ энэ болохоор зүгээр ингээд захиалсан нэг юм цаас юм байна. Оо. Би нөө хар шар хоёрын рандомор захиалсан чинь бас шар нэрсэн байна. Ставчи. Харж байгаа бол хэл ингээд тавьчих. Шар өнгөтэй. Йоо, дэм. Хойно болохоор ингэсэн байл Lisa first single album. La Lisa. G+. Оос. Хажуунаас La Lisa гэсэн байна. Нөгөө талаас La Lisa. Оо. Actually good. Жох юм хүн нөгөө. Тэр нэг ийм альбом байна. Тэгээ энэ болохоор Лисагийн coverтай L гэсэн байна. Тэгээ энэ хажуунаа болохоор хоёр ингээд La Lisag авчихсан. Тэгээ хойноо болохоор ингээд Lisa first album La Lisa гэсэн. Тэгэхээр би болохоор нэг задлчих гэс. Юу нэг ингээд задлсан мараа дээр юм байна. Би зүгээр ингээд ширэндэн энэ дээр тавиадсан ч амар ажиллаатай болчих гээд байна. Би зүгээр нэг юм чөлөөтэй гоё бичлэг зүгээр өөрөө задлж байгаа гоё бичлэг хийж бодлоо. Оо, тэгтээ амар гоё сонсогч шүү дээ. За эдитлэх юм их гарах нэ. Би анх удаа хийж болж байгаа хэцүү юм байна. За одоо ингээд cover ингээд салах юм байна. Cover нь өөрөө сална. Ингээд салангуут болохоор Лисагийн юм зурагтай. Энэ болохоор энэ гаднах альбомын cover. Ингэж гарах хэрэгтэй. Тийм шүү дээ. Тэгээ ингэж гарах юм байна. Энэ зүг бодож байгаа бол энэ дотор нь зураг байгаа гэж бодож байна. Альбом хүүгэнтэй хэлгэсэн харамгтай. Энэ амар гоё өнгөтэй байна. Сайн юм зурнаттай. Actually good. Энэ бүр алтнаар бичсэн шүү дээ нараа. Йоо, тэгтээ би анх удаа юм альбом болохоор жоохон догтлж байна гэхгүй. Амар сони юм энэ бас л. Өөр мэдрэмж нэг л ингээд гаднаас хүний ингээд unboxing харахаар нэг кайфтай байдаг шүү дээ. Тэрсэн чинь энэ бол бүр өөрөө задлж байгаа юм амар кайфтай. Лисагийн зураг автны ийм зургууд гэсэн байна гэж бодож байна. Энэ зураг Лиса болохоор энэ альбомоос болохоор өөрөө зохиож исэн гэсэн. Тэгээ иймэрхүү зурнууд би энийг яач бичлэгэн дээр оруулж идэх үү. Ингэж харахаар таалж байгаа. Гоё биш гэж магадгүй. Ийм их байна. Дэн. За тэгэхээр энэ нь хамгийн урдталтайсан cover-ных нь зураг болохоор нэг дотор ийм зурнуудтай байна. Нэг хийж тавьчих. За тэгэхээр үлдсэн дэнжээр гарч ирсэн болохоор энэ ч одоо Polaroid зураг юм болоо. Нэг ийм зураг байна. Нийтдээ гоё юм биш хажуунаа тавьчихаар. Хажуунаа тавьчихаар. За нэг ийм зураг байна.
Тэгээд ийм нэг юуны зураг лээ. Ийм нэг төрөвчин тийчгээр нэг зураг байна. Би сайн мэдгүй. Ихтэй амар гоё юм байна. Энийг бол баг дутлаад хийчмээр гоё зураг байна. За тэгэхээр одоо энэ чи Lalisa гэвчсэн юм байна. Энэ болохоор Lalisa гэдэг дууных нь үгнүүд нь англиар тэгээд Stonks орчсон байна. Тэгээд энэ хойно нь болохоор яг Money гэдэг энэ альбомын хоёр дахь дуу Money гэдэг дууны үгнүүд бас ингэ бичсэн байна. Яаж тавьчих. За энэ бараг сүүлийнхөө үгүй ч юм уу. Чиний юм зураг байна. Йоо. Дэй. Энэ бүр амар зэм үнэртэй байна энэ постэр нь. Чин жоон гэрлэн санаад байна. Гэрлэн жоон өнгөс хэлж. За. Би ингээд шин зурагтай болчлоо. Би уусаа яг ингээд ийм зураг наад өгөхгүй хандаа. Амар наах дуртай. Би одоо энэ чинь нэг юм зурагтай болчлоо. Nice. Энэс хойно зурагтай. Би ч наахад амар хайраа юм аа. Ийм хойно нэг ийм зурагтай байна. Cover дээр царай авах шиг байна тий. Cover дээр хувцастайгаа. Йоо. Тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор ингээд хэлсэн альбомын гол юм CD. Сүүлийн CD гэсэн ямар хөө асаал. Окей. Иймэрхүү. Багтаа энэ минийг хэвээр амар зурдаг байсан. Одоо чинийгээ бараг ашиглах юм уу? Гоё. Коллекшн маягаар зурдаг гоё тий. Ингээ харж байгаа би бол энэ дээр тоглоомны коллекшн байсан. Би бас юм коллект аим хийх дуртай. Харсан дэж юу? За тэгэхээр чууд quick rewind явуулчих. Тэгээд энэ болохоор хамгийн сүүлд гарч ирсэн юм. Тэгээд тэр дотроос болохоор энэ альбомны үгнүүд, lyrics-нууд. Тэгээд Polaroid ийм зураг. Ийм зураг. Ийм зураг. Би ихтэй өмнөх Blackpink-ийн бас нэг хүмүүсийн өөр unboxing хийж харж байгаа бодвол арай зүүн зурагтай юм санагдлаа. Энэ юун дээр арай их зураг баг шүү тий. Энэ том альбомн дээр энэ постэр. Тэгээд энэ альбомны гол хэсэг юм зургууд нь. Би энийг тэгээд таартай бичлэгээр үзүүлье. Тодорхой. Тодорхой. Strange ингээл нэг альбом. Тэгээд дуул нь ингэсэн мөн Лисагийн юун дээр өөрөө unboxing хийсэн талаасаа энэ юунуудаа энэ өөрийнхөө альбомод гэсэн чинь тэр альбомд нэг юм 50 шиг юм алтан golden ticket байгаа гэсэн. Тэгээд guess I'm unlucky. Окей. 50 шиг олцсон би одоо ингээд surprise барьна гэсэн. Тэгээд таарсангүй. Одоо би нэг чинь гоё хадгалах газар болоор хэвтэн. Ярцсан дээр хан ман дээр л альбом дотоод юмтай болтой. Найрлагч кат. За. Бид нар болохоор Лисагийн шинэ альбомыг unboxing хийлээ. Тэгээд та бишээ талагдсан за байж. Тэгэхээр кат. Бид нар Лисагийн шинэ альбомыг unboxing хийлээ. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараа. Тэгээд subscribe дарсангаа дараа хажууд нь тэд нар хонхыг нь даруул цаг алдалгүй миний дараагийн бичлэгүүдийг үзэж чадна. Тэгээд дараагийн бичлэгээр улам сонирхолтой бичлэгийг үзэхийн тулд лайк асан дараарай. Баярлалаа. Тэгээд өөр сонирхсан юм байвал ер нь комментоор заавал бичээрэй. Тэгээд комментоор би бичвэл ингээд зүрх дараад ингээд доор 8 хөрхөн коммент reply үлдэн. Тэгээд тийм болохоор коммент бичиж байгаарай guys. За баярлалаа. Cut. Lalisa. Тэгээд дараагийн гоё бичлэгээр уулзцгаая. Bye guys.